Унтарч явуулна. За өнөөдрийн хичээлийн сэдэв болохоор за өнөөдрийн хичээлийн сэдэв бол математик хэлбэрээс сэдвтэй хичээл байна. За яагаад математик хэлбэр гэж үзсэн бэ гэхээр бүгд цаа хэлбэр үзүүлэх байна. Ямар хэрэгтэй юм? За шаардлага. За энэ хэлбэрийг өнөөдрийн хичээлээр хийж сурчаад дүүнэрт авч хэлбэр хэлбэр. За энэ хэлбэрийн гайхамшиг гэдэг чинь ерөөсөө математикийн арга ухааны явуулж байгаа. За шаардлага. За энийг хэлбэрээ за цэгэр өгдөө. За мөн ахад янз бүрээр хэлбэж болно. За энэ өнгөнд хүрэнэ. Өнгөнд өрсөлдөрөө андаа өгдөө олоороо өнгөө хургаарай. Усан. За мөн яасан маш олон өнгөд хоёрч болж байна тийм үү? За ямар дүрс вэ? За энэ маань математикийн хичээлийн маань нууц хэсэг. За нууцнууд бидний өнөөдрийн хичээлийн зорилго маань энэ нууцыг бэлдэж хэлбэрийг бэлтгэхэд арга суулцах. За бидний хичээлийн бидний өнөөдрийн хичээл хэлбэрийг зарах зорилго маань хичээл маань өнөөдрийн хэлбэрийг түүнийхээ хэлбэрийг бэлтгэхэд өнөөдрийн хичээл маань туслах хэрэгтэй. За энэ зорилгод хүрэхэд бол бид нар өмнө яалтчгүй бас өмнөх мэдээлэл маань хэрэг болно. За ямар ажлууд хийлээ гэдэг хүмүүстээ танилцуулах. Сүсийг таних, ядгах. Өмнөх хичээлээр хийсэн. Тэгш хэмээн техник үүрэг. Хэрэг бибин төвя шулууны авах. Үсий тагуудын техник тэгш хэмээн хайцуулах. Үсий тэгш хэмээн техникээр хувиргах зурах. Бадаган дүгнэн үнэлгээ хийх. Ингээд хамтдаа бидний өмнө үзсэн хичээлүүд маань юм байна. Бидний хийж үзэх даалгавар байна. За байна тийм үү? За энэ тулбагчтай. За дүрсүүдийг таних нэрлэнэ гэж юуг нь таних юм бол юуг нь нэрлэх юм бол за дүрсүүдэд нэрлэнгээ дүрсэндээ бас англиар хийх юм. Миний нэрлсэн дүрс ямар нэртэй дүрс вэ? Нөгөө нэрлсэн дүрс маань тэгшинтэй дүрс үү, тэмшигтэй бус дүрс үү гэдгээ багштай нэрлэж өгөх нэ. За ямар дүрс вэ? Тэгшинтэй. Ирэн гэж багштай. За тэр тавууд гэдэг. За энийг багш нь аль талд нь авах вэ? Тэгшинтэй дүрс. За таа тэгшинтэй баг. Цааш шүү гэдэг дүрс маань тэгшинтэй. За тэгшинтэй. Ямар дүрс вэ? За ямар хандах вэ? Тэгшинтэй.
했다. Заасаа багшинханы төрсөн зэрэг тийм үү дүрсээ тэршимтэй бүгд ядаж чаддаг юм уу чадваруудыг хаадлаа. Тэгсэн чинь та нар маш сайн байна. За түүний тэршимтэй дүрс тэршимтэй бус дүрс гэдгийг юугаар нь таниад идэв юм бэ? Яаж ядраад байна? За одоо нь өгдөг. За тэгвэл яг тэршимтэй дүрс гэдгийг яаж батлаж харуулж байна гэдэг хаанаас нэг асуудал нэг интернет багш нараа болсон. За гараад нэг тэршимтэй гэдгийг баг. Тэршимгүй бол тэршимтэй дүрс биш байна гэдгийг багхгүй. Тэршимтэй дүрс мөн байна гэдгийг ямар нэгэн аргаар батлаж харуулна. Бидний болсон хүмүүстэй шүлгэж харуулж байгаа. Бидний болсон хүмүүстэй харж байна. Хай бисгийдээ. Заавсгүй тайлбарлахгүй. Заавсгүйг сонсъё. Наашаа. Найз өдрөө харуулж байгаа тайлбарлаа. Тэршимтэй дүрсүү тэршимгүй дүрсүү. За, асан зүрхгээд. Найзууд нарыг гинэ. Найзууд нь бас гагаартай. За. Тэршимтэй гэдэг босоод ирэх юм байна тий. Загаад окей. Найзууд нарыг гэж. Өнгөчн гарыг. Найзуудтай хэлээ. Гэртээ босоод ирэхээр болоод. За ондогыг харъя та. Ямар дүрс вэ? Босоо. За ихний. Ондогын дэлгэцийг авлаа. Босоо гэртээ хоёр тэгдэг мөн үү? Надэж намтаа. Хилээд ингэдэг машууд игээд уурсан байж байгаа. За намайг За ямар дүрс вэ? Сон байна гэж. Тэршимтэй дүрс вэ? Бадай. Энэхтэй хоёр ингэсэн даа. Это тэршимтэй дүрс юм уу? За. Мохот. Тэцүү баг. 3 нэг ихлээр 3 хүнд тэцүү баг гэсэн. Яг хэрэгтэй. Энэ зүг биш 6 зүг. Энэ зүг босоод ирэхээр шүү. За тэгсэн дүрсийг харъя. Зүг биш 6 шүү. За биш босоо. За намхагийн дүрс ямар дүрс вэ? За ямар хаппинс.
Босоод ихээр шимтэй. Хэлмүү. Хараарай. Хэлмүү ямар дүрс бариад босоод ирв? Зөөр хаан зүгт. Босоо гон. Дэш нэг за. Зөв таван зүг босоод ирэхээр тэр шимтэй гэж батлагдсан юм. Мөн харгал. Зүг биш цагаан зүгт. Нэг хөвтэй тэгэх бас. Зөв. Тэр шимтэй дүрсэн. Тэгвэл Энэ болохоор биш зүг. дэш дагта. Хөвтэй ташуу босоо бааж байна. За, гурван ихээр хуваахад гуравдаа тэгшин үүсэхгүй. Хажуу Энэ зүг гурван зүгт юу гэдэг вэ? Зөв гурван зүгт юу гэж нэрлэдэг? Гурван смарт. энийг зөвхөн тасаагаар хувааж байна. Сод ихээр хуваагдсан байна. Тэгээд тэгшинтэй дүрсүү тэгшингөө дүрсүү. Энэ шивтэй За, хонгороо тэгшинсэдөө гурвалж байна тийм үү? Ямар тэгхээр хуваагдсан? За, ташууд ихээр тэгшинтэй дүрсгэн багтагдсан. За, багш нарын. Тэгш босынтэй дүрсэн өрөвдөө тэгш босынтэй дүрс. Ямар дүрсэн өрөвдөө харъя. За, хараарай. Тэгш босынтэй дүрсүүд. За, тэгшинтэй дүрснүүдийг харъя. Хараарай. Тэгшинтэй дүрснүүд нь. За, зүгтээ. За, маш сайн байна. За, багш нь одоо үлнэ. Дэвтрээ нэгээ. Ташууд ингэдэг зураарай. Дэвтэр дээр ташууд ингэдэг зураарай. За, энэ хурдан шугаасаа хайцсан. Дэвтэр дээр ташууд ингэдэг зураарай. Түүний хаа дуртай талыг нүдийг бодоорой. Ташууд ингэдгийн аль дуртай талтай нэг нүд бодно. Нэг ажилд маш сайн гүйцэтгэсэн учраас нэг нүд. Нэг нүд. Сайн гүйцэтгэсэн учраас нэг нүд. Энэ чиний үйлдэл. Нэг ажил зөв сайн гүйцэтгэвэл нэг нүд бодоод яваад өнөөдөр хичээлээ. Айдан даавар сайн гүйцэтгэсэн бэ гэдэг нь үлдний таваар гарч ирнээс хичээлээ үзсэн. За бид нөө. Уцсан уу? За дараа. Сая багштай юу үзүүлсэн? Тэгшмийн тэглэгийг үзүүлсэн. Тэгшмийн тэглэг ямар байсан? босоо хөвтэй Шоо. За тэгшин маань ямар ч дүрсүүд босоо хөвтэй ташуу шодонаар тэглэгээд тэцүүсээ тоглох боолтой үнийг тэгшинтэй дүрсэлдэг тийм үү? За математикийн зураас болгон цэг болгон өөрөөр ингэсэн нэртэй. Ундах угдцгээ. Багш нь сая нэг идэг үзүүлсэн тийм үү? Тэгвэл бас хатаад нэг үзүүлээ хайрна. За, хараарай. Юу үзүүлж байна? Юу юм? Ямар шүдэн бэ? Педоклэр шүдэн гэж ямар шүдэн нэг хэлдэг. Шүдэн үсгэж. Тэгвэл та нар одоо багштай хэлбэ босаад үзэн. Хэрчим. Хараа хэрчим. Хэрчим гэдэг чинь юугаар ялах гэвчмийг шүдэн дураасыг хэрчим гэдэг. Тэгэхээр бид нэр цэгийг гараад хэрвээ гар цагтаагаа сумаар зарчул яах вэ? Хайртай шүдэнүүд ямар байдгийг онцлог хизээж автобусоо хэдэн шүдэн? Хоёр түүнээс дэш шүдэнүүд тийм үү? За. Бид клэр шүдэнүүд
Тэглэр шүдүүнүүд. За ямар ч вэ? Цацраг. За, маш сайн. Илбэг бол маш сайн. Маш хурдан шуурхаас тай үлээ. За тэгвэл одоо та нар ийм шүдүүн, гэрчим, цацраг, тэрлэл шүдүүнүүд, перпендикуляр шүдүүнүүд маш сайн ядраш таньдаг эсхийг одоо багшны даалгавраар шалгана. За энэ даалгаврыг за энэ хэдэн шүдүү өгсөн бэ? Хэдэн шүдүүнүүд өгсөн бэ? 5. Ямар өнгөтэй? Удаан, шар, цэнхэр, За багштай энийг тэмдэглэж үзүүлнэ. За эхлээд нэрлэлцээ. Удаан шүдүү. Ямар шүдүүнтэй барилал вэ? За тэгвэл ягаан шүдүүнтэй барилал шүдүү мэн үү? За шарангийн шүдүүнтэй барилал шүдүү мэн үү? За тэгвэл ногоон шүдүүнтэй перпендикуляр шүдүү мэн үү? Ямар өнгөтэй шүдүү мэн? За шарангийн шүдүүнтэй перпендикуляр шүдүү мэн үү? Ямар өнгө? За тэгвэл тэрийг тэмдэглэх хэрэгтэй. За өнгөний хоёрны үсгээр тэмдэглэж. Шарууд ишүүлгээрээ ногоонгийн ишгэлээ. За тэгэхээр багшнаараа тийм. Барилал шүдүү хэд байна? Перпендикуляр шүдүү хэд байна вэ? Багшийн өгсөн зурган дээр барилал шүдүү. Ямар шүдүүнүүд вэ? За үргэлжлэн хүмүүс бусдад айлтгаж байна. Үргэлжлэн хүмүүс босоод байна. Одоо яа. Босоод. Маш их хугацаа альсаа олж авсан юм. Замгийн дүр болсон. Одоо багштай. Адиг хэлчих үү? Цэнхэр шүдүү. Улаа ямар юм? Барилал уу перпендикуляр уу? Барилал уу перпендикуляр уу? Барилал. Энэ цэнхэр шүдүү, энэ улаан шүдүү хоёр барилал уу? Барилал нь ямар хагастай вэ? Тэгэхээр энэ ямар шүдүү мэн? Перпендикуляр. За перпендикуляр шүдүүнийг ингэж тэмдэглэв тийм үү? За. Тэмүүлээ. Ямар шүдүү сонгож авсан? Цэнхэр шүдүү, ногоон шүдүү хоёр перпендикуляр. Зөв. За. Овонцэг. Перпендикуляр. За, давтахгүй. За, сууж. Маш сайн байна. За, давтахгүй хүмүүс үү? За, навхаа. Улаан, ногоон шүдүүнүүд, барилал шүдүүнүүд. За, галаа. Шар. Ягаа хоёр.
перпендикуляр. 자, шоду өлтү. шоду өлтү. Шар нельзя. Шар нельзя говорить ямар. Перпендикуляр биш. Перпендикуляр биш. За, бас юм бэ. Шар нельзя говорить. За, эдгээр тэмдэглэгийн багшиг таарсан уу? Таарсан бол перпендикуляр шоду, параллель шодуудыг ялгаж байна гэж үзээд өөртөө нэг нүд будаарай. За. Шууд тэмдэглэгийн будаараа нэг нүд будаарай. Хайр таагүй амжилттай сайн үлдээе. За дараагийн ажил юу вэ? За дараагийн ажил юу вэ? За бид нар тэглэе. Ямар тэглэг байх вэ? За босоо тэглэе. Дараа. Тэглэе. Шоо. За орон тэглэе хой. Үсийг авч үзгнэ. За тэглэе. Шууд тэглэе. За орон тэглэе маань. За энэ орон тэглэе хой. Дорын дүрсийг авч үзгнэ. За тэгшинтэй харьцуулнаа. За багшлын дээр дуртаад үзсэн. Тэгшинтэй харьцуулаад. За ямар дуртаа багш нь? Гурван дуртаа. За энэ гурван дуртаа тэгшмийн тэнцвэртэй харьцуулж харахад гурван дүрс хэдэн талтай байлээ? Гурван дүрс хэдэн талтай? Гурван талтай. Тэгшмийн тэнцвэртэй харьцуулж харахад гурван дүрс маань параллель перпендикуляр байж чадна уу гэдгийг харьцуулаад харъя. За тэгшмийн тэнцвэр уралцны суурийг харъя. За уралцны суур тэгшмийн тэнцвэрийн хувьд перпендикуляр байна уу? Параллель байна уу? Ажна. Ямар байна? Перпендикуляр. Ямар шодны перпендикуляр шоднууд үү? Тэгээс үнэхээр үүсгэж авчиж байгаа. За сөрөг перпендикуляр. За тэгвэл хажууд талын харъя. Тэгшмийн тэнцвэрийн хувьд ямар шод үүсгэж? Параллель биш. Перпендикуляр биш. Тэгшмийн тэнцвэр. За энийг харъя. Биш. За тэгвэл дүрсийнхаа байдлыг өөрчлөж үзье. Хай суурвал параллель перпендикуляр байсан тийм үү? За одоо нөгөө суур гурван суурийг одоо тэгшмийн тэнцвэртэйгээ харьцуулж байгаа. Параллель биш. Перпендикуляр биш. Хажууд нь параллель биш. Перпендикуляр биш. Дэтал параллель биш. Перпендикуляр биш. Сайн нөгөө суурийн чинь суур нь амбатраа өөрчлөгдөж байна. Юунаас хамаарна уу? Дүрсийнхаа байдлаас хамаардаг юм шүү дээ. Тэгмээс тэгшмийн тэнцвэртэй параллель буюу перпендикуляр орших гэсэн нь дүрсийнхаа байдлаас хамаардаг. За хашуу дүрсэн дээр аваад. Хашуу тэнцвэр дээр аваад. За урснаас за шууд хэлж татлаа. Урснаас татна. Суурн. Тэгшмийн тэнцвэртэйгээ гээ татна. Параллель биш. Доо татна.
Одоо ингээ авах. Өөрөснөө бүх талууд нь биш. За энэ маань юунаас хамаасан гэсэн? Үсэхэн байрлалаас. Тэгвэл бидний өнөөдөр хичээл болохоор аль нэг тал нь тэгшин хэмээн хэлэхдээ харьлаж биш. Биш. Үсээ тэгшмийн хэлэхээр хоёр гэдэг цаа тийм үү? За мөрөнд дүрс ямар ч байсан дүрсийн байрлалын тэгшмийн хэлэхдээ харьлаж перпендикуляр биш байдаг юм байна. За тэгвэл хоёрог нь гэдэг чинь юу гэсэн утгатай вэ? Хоёрог нь гэдэг чинь өөрчлөх юм байна. Үгийн утгаар бол хоёрог нь гэдэг маань өөрчлөн гэсэн үг тийм үү? Өөрчлөгдсөн гэсэн үг. За бүгдээрээ энэ байрлалын гурвалжныг ямар тэнгэрлэгийн хувьд өөрчлөж байна? Осоо тэнгэрлэгийн хувьд хоёрог нь. За хоёрогта тэгшинтэй дүрсэн эсрэг талдаа гарч ирдэг. За багш нь энэ дүрсийг аль талд нь байрлуулсан бэ? Аль талд нь байрлуулсан? Аран талд нь. Энийг өөрөөгөө аль тал руу нөрөх вэ? Зүүн гар тал руу. Өөрөөгөө дураагаа зурчих уу? За юу өөрөснө? Юу харагдах вэ? За зайг харъя. Ямар цайд авчиж өргөх юм бэ? Хоёр нүд. За хоёр нүд өргөцсөн. Биш юу? Яг биш. Харалтаа. Энэ тэгшин үүсэхгүй тийм үү? Тэгвэл бидэж шүү. За одоо яг зөв. Биш. Яг биш би яг харалтаа хоёр нүд. За энийг тэгшмээр буюу яг тэгшмийн тэгнэхээр нугал чанахад давсах ёстой. Давсах ёстой. Багшийнх нь болохоор давсах. Ямар тэгвэл тэгшмийн тэгнэхээр зөө өрөх юм. Энэ үү? Дүрсийн байдлаасаа буруусан юм тий. Зай зөв. Биш. Зай зөв. Биш. Яагаад бодлоо? Хоёр за гурав дээр явчихсан. Одоо тэгшмийн тэгнэхээр хоёр дүрс маань хорсон уу? Холбор шат дүрс маань ногоон дүрс олж хөрч чадсан уу? Тэгшмийн тэгнэхээр хорсон уу? За тэгвэл дүрсийг тэгшмийн тэгнэхээр хоёртаа юу анхаарах нь бид нар? За тэгнэгээр нэгдүгээр нь дураараа өргөж авахгүй нэ тийм үү? Дураараа. Тэгвэл нөгөө бидний хийх гэдэг байгаа Египт маань бодлоо авчих юм шиг. Нэгдүгээр нь юу харагдсан уу? Зайг зүг тооцоолснэ. Зайг. Хоёрт нь за харалтаа. Үсээ байрлал чухал байсан тийм үү? Үсээ байрлал чухал байсан. За саяны даалгаврыг багштайгаа хамтарч маш сайн гүйцэтгэсэн учраас нэг нүд булаарай. Зөв сайн гүйцэтгэсэн. Зайг зөв тооцоолж харж чадсан. Дүрсийн байрлалыг бас маш сайн зөв тооцоолж харж чадсан учраас нэг нүд. За ингээд гурван даалгаврыг сайн гүйцэтгэлээ. За бидний хэлбэг хийх хамгийн том ажил бол за үсэг тэгшмийн тэгхээр за гихтэн дүрс маань тэгшмийн тэгтэйгээ барьж биш перпендикуляр биш байх гэдэг нэг тал тийм үү? За багш сайн гурвалжнаа сонгоод. За энэ гурвалжныг надад тэгхийн хувьд тэгшмийн тэгтэйгээр хувиргана. За яа юу гаргацсан бэ? Зай гаргацсан. За нэгдүгээр нь хоёрдугаар нь дүрсийн байдлыг харна. За энийг шилжүүлэхдээ за хамгийн хялбар арга бол оройн зэгээ тэмдэглэнэ. Тийм үү? Оройн зэгүүдээ тэмдэглэж байна.
оройн цэгүүдийг тэмдэглэж буулгах эсрэг тал буулгасны дараа дүрс маань үүсдэг. За энэ бидний урагтаа байгаа гурван дүрс маань тэгшмийн тэглэхийн үед аль талд нь оршиж байна? Тэгшмийн тэглэхийн үед аль талд нь оршиж байна? Баруун талд. Яг баруун талд уу? Дээд доод. Баруун дээд. Үүнийг тэгшмийн тэглэхээр урагт хаана бодох вэ? Зүгчиг маш чухал. Хамгийн дөрөв зүгчиг маш чухал. Баруун дээд дүрсийг тэгшмийн тэглэхээр урагтаа зүг доод болно. За одоо хоёрдугаар нь юу гаргах вэ? Яна харагдсан. За энэ харагдсан. Энэ харагдсан. Мөн. За энэ харагдсан. Нэг орой дайртай, хоёр орой дайртай. Өөртөө нэг орой дайртай, хоёр орой дайртай. Мөн. За энэ харагдсан маань нэг орой дайртай, хоёр орой дайртай. Нэг орой дайртай, хоёр дахь орой энэ. Мөн. За ингээд буулгах, холбох бидний сонгосон дүрс маань тэгшмийн тэглэхээр урьж чадсан тийм үү? За ингэж зүгчгийг зайг дүрсийн байдлыг тооцоолж хөрвүүлж бидний гахав. Дүрсийг тэгшмээр урьгах гэсэн. За бид нар ажлын хуудас бэлдсэн байгаа. Тийм үү? За ажлын хуудсан дээр бэлдсэн дүрсээ ажиглаад. Ямар дүрс вэ? Ажлын хуудас мөрөвдөн дүрс. Хаана барьсан бэ? Тэгшмийн тэглэгийг хаана барьсан бэ? 10 талын. Хөрвөлтөө бид нар хаана аль талын бодох вэ? Дуугаар талын бодох. За ингээд ажлын хуудсан дээр байгаа мөрөвдөн дүрсээ тэгшмийн тэглэхээр хургаад багштай үзүүлээ. За нэгдүгээр нь зүгчгийн харна, хоёрдугаар зайг гаргасан, гуравдугаар байрлал. За өнгийн дүрсээ хургаад өнгөө. Тэгээ чадгаад үзээрэй. Тэгшмээр хоёрч чадсан уу? Тэгшмээр хоёрч чадваа. За гуравчин дүрсээ зөв хөргөж чадсан бол зөв 5 өнцөг дүрс бичсэн байгаа тийм үү? Зөв биш 5 өнцөг дүрс. За 5 өнцөг дүрсээ мөн ургана. Тэгшмийн тэглэхээр хөрсөн. За энэ арайцаг өцөг байсан. Энэ арайцаг өцөг байсан. Энэ арайцаг яг арай зүгтээ зүг байрлах усман бороо. 이제 알겠네. 네, 이제 앞에는 더
한장 옷들을 밑으로 붙여. Ortadan bakacağım. Altını katılıyorum. Dedim ki çünkü günde durur diye de ama dedik şimdi ortadan işte. 자, 얼른 움직여 괜찮아. 자, 지금. 힘들겠죠? 아까 끼는 동그랗지는 않은데. 자, 어떤 아이들이 좀 저스네 못 따라. 자, 머리 봅시다. 맞으면, 제가 죽치게, 제가 우세한 김제 맞으면 어떻게 죽치면. 자, 그래. 이제 시작. मैं तुझ साथ अपना आगे तेरे क्यों नहीं आप ऐसे हाथ करें ना भी मिल जा हाथ करें फिर क्या करना ऐसे बुक्स कितने तेरे क्यों नहीं आप बचा करें आगे ने दूसरे शाप मारता है यहाँ बावन क्या राजू 자, 살빈들 Tursi, eigenlijk taten. Tikşimin de perde piş, etbin de piş. Tursi, tikşimin de kişiler korkut. Yaş korkun. Korkutama tursi kork, yaş korkun. Tursun? Yunurşusun. Ya, belki doğru çıksın. Ya,
заата. Тэгшмийн тэгэхээр нэгдүгээр нь байрлалаа өөрчлөгдсөн. Хоёрдугаар нь юу өөрчлөгдсөн юм бэ? Зүгчиг өөрчлөсөн үү? Зүгчиг өөрчлөгдсөн үү? Яаж өөрчлөгдсөн? Эсрэг? Зүгчиг эсрэгээр өөрчлөгдсөн. Зүгчиг эсрэгээр харагдах байдал нь өөрөөс нэг байдлаа өөрчлсөн учраас харагдах байдал нь баггүй юу? Зүгчиг эсрэгээр өөрчлөгдсөн, байдлаа өөрчлөгдсөн. Сонгосон дүрсийн хэмжээ өөрчлөгдсөн юм уу? Сонгосон дүрсийн хэмжээ өөрчлөгдсөн юм уу? Хэмжээ ямар юм? Тэгвэл юу өөрчлөгдсөн юм бэ? Зүгчиг өөрчлөгдөд, хэмжээ өөрчлөгдөх ба. Тэгвэл бидний хэлбий нууцуд юу болсон вэ? Бидний шимийн хөрөндөө дүрс бинцүү дүрстэй шинжлэх юм байна. Сая батлсан уу тань? Батлсан уу таны дөрөв? За бидний өнөөдрийн томыг авсан дүрс маань ямар дүрс вэ те? Шимийн тэгтэйгээ За тэгвэл үүнээс хойш танад дурын дүрсээ сонгож аваад элбэг үзүүлбэр хийгээд чадах нь уу? За одоо тэгвэл одоо танад өнөөдрийн хичээлийг маш сайн анхааралтай сайн хийж учраас дүгнэлтэндээ нэг нүд бодчих. Нэг нүд бодчих. За ингэж идэх ажил өнөөдөр амжилттай сайн болсон. 5. За 5 ажиллаа. Нүдээ үзүүлсэн тийм үү? 5 ажиллаа нүдээ. Ямар тэнхлэгийн үед авлаа? Өөрийгөө дүгнсэн. Ташуу тэнхлэгийн үед өөрийгөө дүгнсэн байгаа даа. За ташуу тэнхлэгийн үед өөрийгөө дүгнсэн. За үнэхээр та нар өнөөдрийн хичээлийг маш сайн ойлгож чадсан, маш сайн ойлгоо би сайхан чадвар сууж чадлаа гэж энэ үнэлгээгээ одоо үнэлгээгээ тэгшмийн тэнхлэгээр хургана. Өөртөө тавьсан үнэлгээ тэгшмийн тэнхлэгээр хургана. Ингэхдээ багшлаа ондоо өнгөөр хургаж өгч. Ондоо өнгөөр. За үнэлгээгээ одоо өнөөдрийн хичээлээр авлаа. Одоо өөр өнгөөр хургаж. Аруусан хүүхдүүд үлгэгээ бариад хүүхэд бэлэн болсон. Хамрын гараад үлгэгээ хөрсөн хүүхдүүд нь ятгаар гоё юм. Аруусан гараад битрээ утаа. Битрээ утаа гэдэг. За битрээ утаа бариад. Яг зөвхөн харахаар багшнаас ингэ хавдаг. Туусээ. За, жогсонгоо бибинээр хавчихлаа. Зөв юу атаагаар зөв. Тусгай цаанаас бибинээр химаад.
자, 좁Ben. 자, 소프라. 마스센벤. 자, 일단 이거 그렇지. 아빠가 써 자, 이긴다고? 자, 이긴다고? 이름 붙였다 그래. ямар дүрсээ? Эцэс. Босоо. Гэртээ. Ташуу тэгэлтэй нэг өөрөж байна. Босоо. Гэртээ ташуу. Тарбиц. Ташуу. Таасан. Шууд ирсэн. За, гэртээ болохоор босоо гэртээ ташуу тэгэлтэй дагуу өөрөж байна. Тэгээд ташуу тэгэлтийн дагуу аль нэг дүрсээрээ элэг бийж байна. Элэг бэлдэж байна. Ангийнхандаа элэг үзүүлнэ. Аль нэг дүрсээр зөв хийсэн хүүхдийн элэг зөв гарч ирнэ. Буруу хийсэн хүүхдийн элэг мэдэгдэж шүү дээ, тийм үү? Буруу гарна. За, ингээ гэрийн дагуур. Яд үнэтэй юу? Өнөөдөр хэлээд математик элэг гэж. За, ингээ элбэг бэлтгийг аргыг сурч чадвал надад. Аа. Ямар тэгэлгүй өгсөн? Тэгээд аль тэгэлгүй элбэг бэлтэж ирж болно. За, ингээд өнөөдөр хичээл эцэст орсон хүүхдүүдтэй бүгдээрээ баярлалаа. За, сайхан баяр хүргэе. Бичлээ. Анастас. Бичлээ.